Сайн байцгаана уу? Намайг Тэмүүлэн гэдэг. Би сургуулаа төгсөөд ажилд ороод 1 жил болж байгаа юм. Би сард 2 сая төгрөгийн цалин авдагч яг гар дээрээ 1 сая 607 мянган төгрөг авдаг. Энэ нь юутай холбоотой вэ гэж судлаад үзвэл бид цалингаасаа нийгмийн даатгалын шимтгэл болон хувь хүний орлогын албан татварыг төлдөг байна. Татвар гэдгийг энгийнээр тайлбарлавал татвар төлөгчдийн орлогын зохих хэсгийг төрийн мэдэл төвлөрүүлэх явцад төр болон татвар төлөгчдийн хооронд үүсэж байгаа мөнгө харилцаа юм. Монгол улсад хичнээн хүн ачиг татвар төлдөг болохыг судлаад үзтэл хамгийн сүүлийн мэдээллээр Монгол улсын нийт хүн амын 2,92,801 татвар төлдөг байна. Үүнийг насны бүлгээр хуваан үзвэл 1-ээс 19 насны 28 мянган хүн, 20-с 29 насны 404 мянган хүн, 30-аас 39 насны 558 мянган хүн, 40-оос 49 насны 433 мянган хүн, 50-аас 59 насны 332 мянган хүн төлдөг бол 60 болон түүнээс дээш насны 335 мянган хүн тус татвар төлдөг байна. Харин ямар татварыг хэдэн хувиар авдаг тухай би өөрийн цалин дээрээ жишээ бодож үзүүлье. Миний хувьд цалин 2 сая төгрөгийг авдаг гэсэн шүү дээ. Үүнээсээ би сар бүр хувь хүний орлогын албан татврын 10% буюу өөрийн цалингийн 10% болох 177 мянган төгрөгөөс хувь хүний орлогын албан татврын 14 мянган төгрөгийн хөнгөлөлтийг эдэлж сар бүр 163 мянган төгрөгийг би татвар төлдөг. Үүнийг жилээр тооцвол 1 сая 956 мянга, 5 жилээр тооцвол 9 сая 780 мянга, 10 жилээр тооцвол 19 сая 560 мянган төгрөгийг би татварт өгч байгаа юм. Дахин нэг жишээ авъя л да. Би 22 наснда ажилд ороод 55 наснда тэтгэврт гарлаа гэж бодоход улсад 33 жилийн турш авч байгаа цалингаасаа нийт 64 сая 548 мянган төгрөгийг улсад төлөх юм. Харин надтай хамт ажилд орсон Содо 60 наснда тэтгэврт гарлаа гэхэд улсад 74 сая 328 мянган төгрөгийг төлсөн байх юм аа. Үүн дээр нэмэлт нэг ойлголт өгөхөд бид зөвхөн цалингаасаа л татвар өгдөг гэж боддогч бид бараа, ажил үйлчилгээ худалдан авах бүртээ татвар төлдөг гэдгийг тэр бүр мэддэггүй юм. Хамгийн энгийн жишээ авахад бидний өдөр тутамдаа хэрэглэдэг талхны үүнд нэмэгцэн үртхийн албан татвар шингэсэн байдаг юм. Мөн гадаадаас бараа бүтээгдэхүүн худалдаж авлаа гэхэд тухайн бүтээгдэхүүний үүнд гайлын татврын мөнгийг шингээж бидэнд худалдадаг юм аа. Би өөрийн сурсан мэдлэгээ хүмүүст хуваалцаж байхдаа найзаасаа ч мөн нэгэн мэдээллийг авсан юм л да. Бид цайны цагаараа тэмдэглэлт баярын өдөр, чөлөөт цагаараа амралтын газар амрах, ресторан зочид буудалд үйлчлүүлэх, авто үйлчилгээ, авто угаалгаар үйлчлүүлсэний төлөө нийслэл хотын албан татварч мөн төлдөг байсан юм байна лээ. Тэгвэл бид яагаад татвар төлдөг вэ гэсэн асуулт гарч ирнэ. Бидний төлсөн татварыг хүн амын боловсрол, эрүүл мэнд, улс орныг батлан хамгаалах, нийгмийн хэв журмыг сахиулах зэрэг төрийн чиг үүргийг хангах үйл ажиллагаанд зарцуулдаг. Өөрөөр хэлбэл, аливаа хүмүүсийн төлсөн татварыг эргээд ард иргэдийнхээ нийгмийн асуудлыг шийдэхэд зарцуулах ёстой юм. Тэгвэл бидний эргэн тойрондох нийгмийн асуудал шийдэгдэж байгаа юу? Би дугуй унах дуртай. Даанч гэрээс гараад дугуй унах гэхээр стандартын дугуйн зам байдаггүй. Энэ нь миний дуртай зүйлээ хийхэд хүндрэлтэй байгаатай адилхан өөр олон дугуй унах дуртай хүмүүс цаад болдог байх. Бас нэгэн жишээг дурдъя. Нийслэл хотын явган хүний зам өвлөн халтаргаатай. Зун нь эвдрэл гэмтлэгтэй учир хөлөө гэмтэх нөхцөлтэй би олон тулгарч байсан. 100 их хэмжээний бороо орсны улмаас үер болдог. Учир нь нийслэл хотод зөв зохион байгуулалттай чанартай дэд бүтэц байдаггүй. Ирээдүй болсон хүүхдүүд гэж ярьдагч хүүхдүүд аюулгүй гарцаар гарах гэвлэн тохиож зарим тохиолдолд байдаггүй. Энэ мэтчлэн жишээнээс бидний эрүүл амьдрах эрх зөрчигдсөөр байдаг. Хамгийн чухал суурь болох боловсролын хувьд бид дэлхийн 100 гаруй орноос 82 жагсаж байгаа юм. Сүүл жагсаж байгаа орныг харахад сурах эрх, орчин нь хомсдмол Африкийн улс орнуудын өмнө л бид жагсаж байна гэсэн үг. Өвлийн уйлралд улсын эмнэлгийн оронд үрч хүүхдүүд нь эцэг эхтэйг шалан дээр хөвтөж эмчлүүлдэг ийм нөхцөл байдалтай бид цөөнгүй тулгардаг. Хөшөө барих, олон хөвлөл, нэг удаа хэрэглээд л хаях бэлэг өгөх, бүтээн байгуулалт хийх нэрийдлэр хэдэн зуун тэр бумаар нь үрдэг хүмүүсийн хилтгээр нээрэл үлэн зангаа дарж байхыг татвар төлөгчид бид түрөөс гуймаар санагддаг юм. Бидний өгсөн татврын мөнгөөр түрүүргээ сайн биелүүлж чадаж байна уу? Монгол улсын 2,92,801 иргэн хувь хүний орлогын албан татвар, нийслэл хотын албан татвар, нэмэн үртгийн албан татвар, гайлын гэх мэт татварыг төлж татврын орлогын талаас илүү хувийг бүрдүүлж байгаа юм.
Төсвийн орлогыг татвараар бүрдүүлж байгааг иргэн бид мэдэх хэрэгтэй. Үүнийг төсвийн ил тод байдал гэнэ. Татвар төлөгч иргэн та, чи, бид бүгдээрээ орлогоосоо өгч байгаа татварын мөнгийг төр зөв зохицуулж байгаа эсэхийг хяндаг, хариуцлагаа нэгдэг, улс орныхоо бүтээн байгуулалтад хөрөнгө оруулдаг эзэд байцгаая.